Хаа өчтөр шүүх хурлын шийдвэр гараад тэгээд бүгдээрээ хурлын танхимаас гарч явж байхад Сатанатын төрсөн ах Жана гэдэг өнгөлөгчтэйгээ сэтгүүлчдэд нэг эцсийн үгээ хэлээд ярилцлага өгсөн байгаа. За дээрэс нь хоёр прокурор маань бас ингээд сэтгүүлчдэд үгээ хэлсэн. За тэр дундаас прокурорын хэлсэн үгийг ингээд орчуулж өгье. За прокурор болохоор анхнаасаа одоо прокурор хүн чинь ингээд шүүх хуралд одоо нөгөө ялын санкц тэр хэдэн жил авах яах ихийг ингээд тогтоож одоо ингээд хүсэлтээ өгж байгаа хүн шүү дээ. Тэнгүүд прокурорын хувьд болохоор за ингээд гэр бүлийн одоо тэр нөгөө нэг хүчирхийллийн 110-аар 7 жил хамгийн дээд ялыг авсан. Дээрээс нь одоо хүн амны хэргийг санаатаагаар үлдсэн 20 жил бол ингээд бас яг ерөнхийдөө нэлээд өндөртөө орох ингээд одоо ял шийтгэлийг авсан байна. Тэгэхээр прокурорын өнцгөөс бол бид нар бол ингээд айгүй сэтгэл хангалуун байгаа. Ягаад гэвэл яг ийм одоо өндөр ер нь бол нэг юм гэр бүлийн хүн амны хэрэг дээр нэг 25 жил авдаг тэгэнгүүт 24 жил гэдэг бол ингээд хамгийн дээд одоо ял шийтгэл байна. Тэгэхээр ингээд сэтгэл хангалуун байгаа гэж прокурор хэлсэн байгаа. Прокурор бол ингээд өөрийнхөө хувьд одоо нөгөө нэг яг өөртөө даалгасан ажлаа яг одоо өндөр ял шийтгэл авч чадсан учраас ажлаа ерөөхдөө хангалттай хийсэн гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо нөгөө нэг 99-ийн 5-2 гэдэг байгаа шүү дээ. Хүнийг санаатаагаар амь насанд нь хүрэх. За энэ юун дээр зүйл залтан дээр болохоор яг насаар нь хорих тийм яг ял шийтгэлийг сүүлийн 5 жилд ерөөсөө өгөөгүй юм байна. Тийм учраас ингээд энэ насаараа хорих гэдэг яг шийтгэл ерөөсөө Сатанатын ах айтем Жана гэдэг өнгөлөгчтэйгээ гарч ирээд ярилцлага өгсөн байгаа. За Жана болохоор гэр бүлийн хүчирхийллээр дагнсан одоо юм эмэгтэйчүүдийн эсрэг хийгддэг гэмт хэрэгээр дагнсан юм өнгөлөгч хгүй. Игор Вранчев гэдэг нэг бас нэг эрэгтэй өндөр өнгөлөгч байгаа шүү дээ. Тэр болохоор санхүү тэгээд авилгын хэрэгээр яг дагнсан өнгөлөгч юм билээ. За тэр хүн өнөөдөр дахиад нэг подкастт орсон байлээ. Би нэг өмнөх подкастын сонсч амжааг байх хурлын дараа шууд дахиад нэг подкастт ороод тэр нь сайн ингээд 5 цагийн өмнө тавигдсан байна. Тэрийг би ингээд рилэр гяст зүгээр базаад ирчи. За тэрнээс айтем яг Жанатай гарч ирээд юу гэж ярьсан бэ гэхэлэр ерөнхийдөө бол ингээд одоо ялын дээд хэмжээг бараг сонслоо. Одоо 24 жил гэдэг бол 25-аас одоо 24 жил гэдэг бол өндөр. Тэгтээ одоо юу гэх юм насаараа аавна гэсэн одоо яг хуу найдлага байсан. Ерөнхийдөө одоо нэг олон вариант хийсэн бидний одоо хүлээж ийсэн олон ингээ вариант хийсэн тэрний нэг нь байсан. Тэгээ одоо ингээд энэ шийдвэрийг бол ингээ хүлээж авч байна гэсэн баггүй. Тэгээд мэдээж Квандаг Бишимбаев бүр ингээд ялынхаа тогтоолыг сонсохоос өмнө угаасаа давж заалтах нь тодорхой байсан юм байна. Тэгээд давж заалтах нь бол тодорхой. Тэгээд давж заалтах одоо хүсэлтэй яг ялынхаа тогтоолыг ингээд авсныхаа дараа хүсэлтэд гаргах юм. Тэгээд энэ 7 хоногт яг нэг тийм ялынх нь ингээд тогтоолыг бичсэн юм цаас ингээд өөртөө тавтахаас өмнө өгөгдөн. За тэгэнгүүт өнгөлөгчнөр нь тэр цаасаа 23 оны 11 сараас хойш ингээд бүр тасралтгүй 6 сар өдрөө болгон Сатанатын нэрийг дуудаал ингээд дэлхийд даяараа Сатанат гэдэг хаар ингээд одоо нас орсон хүний нөгөө нэг одоо бараг ясыг нь амраа гэж ботсон баг. Тэгээд ямар ч лээсэн шүүх хурал маань ингээд дуусаад одоо Сатанат ингээд 50 нойрсох боломж одоо л ингээд олдож байгаа хгүй өчигдрөөс. Тэгээд тийм учраас ингээд одоо шүүхийн шийдвэртэй бүгдээрээ ингээд одоо сэтгэл хангалуун яг 100% сэтгэл хангалуун гэж хэлэхэд хэцүү. Угаасаа ингээд нөгөө нэг хуулийн дагуу тэ өгдөж байгаа одоо нөгөө нэг юу ял шийтгэл нь одоо лимит нь л энэ байна. Тэгээ энэний эсрэг ингээ өгөөсгээл ингээл тэгхийн оронд одоо прокурор үнэхээр сайн ажиллаа, шүүгч үнэхээр сайн ажиллаа. Энэ хэрэг дээр одоо тууштай ажилласан өмгөөлөгч нартаа баярлаа гэсэн тийм сэтгэлийг маш олон хүмүүс ингээд илэрхийлж байгаа. Гэхдээ миний хувьд болохоор би яг өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх юм бол би өчигдөр шууд ингээ комментар хэлсэн шүү дээ. Надад бол амар баг санагдлаа. Би яг ингээ life sentence гэдэг үгийг амар хүсчихсэн байхгүй. Пожизненно ингээд насаараа ингээ хорихлыг би ингээ хүсчихсэн. Зүгээр тэр үг л амар надад чухал байсан байхгүй. Түүнээс шиг ингээд одоо 24 жил бол мэдээж насаараа хорих ялтай ингээд бараг дүцхүүцэлтэй тий. Тэгээд Сатанатын аав нь яг ингээд шүүх хурлын танхимаас гарч явж байхдаа мэдээж маш их сэтгэл хөдлөлтэй байгаа. Тэгээд би бол ингээд энэ шийдвэртээ санал нийлэхгүй байх гэж хэлээд гараа явсан байхгүй. Тэгэхдээ тэр бол ингээд маш сэтгэл хөдлөлөөр хэлсэн үг баг. Яг энэ гэр бүл дотроо юу гэж бодож байгааг бол ингээд бид нэр юусэн мэдэхгүй байгаа. Шүүгч ялын тогтоолыг уншиж байхад Жана ингээд Бишимбаевыг ингээд харсан тэгсэн чинь нэлээд айчсан бараг ингээд залбирал хийжсэн те бурханд залбирж исэн юм шиг харагдсан. Тэгээд Бишимбаев бол нэлээд айцтай байсан. Яг энэ 24 жил гэдэг бас тоог хүлээгээгүй баха гэдгсэн. Айтемийн хувьд болохоор Бишимбаев одоо 44 настай тэгээ 24 жил суугаад гараад ирнэ гэдэг чинь ингээд 68 таа гарна гэсэн үг. Тэгэхээр бараг л ингээд настаараа сууж байгаатай жоохон ялгаагүй гэж хэлсэн.
За мэдээж яг ингээд мэрэгжлийн талаас харах юм бол 24 жил гэдэг бол ингээд нэлээд урт хугацаа. Тэгээд прокурор нь ингээд хэлсэн байлээ л дээ. Одоо яг ингээд Казахстаны энэ шүүхийн процесс дээр ингээд нийт авсан ялынхаа 3/2-д нь суучаад одоо 24 жилийн ингээд 3/2 нь 16 жил байгаа байхгүй. Тэгчээд одоо хохирогчийн талаас бас ингээд зөвшөөрөл авч агаад давж заалдах эрхийг одоо ингээд авах боломжтой. Тэгээд давж заалдаад ялаа хөнгөлүүлж болно. Одоо жилээ багасгаж болно. Эсвэл магтгүй ингээд тэг жил нь нэмэгдчих магтгүй. Ямар ч байсан ингээд одоо яг тэр шүүхийн процесс нь тийм юм байлээ л дээ. Хохирогчийн талаас зөвшөөрөл авж иж давж заалддаг. Тэгтээ давж заалдах эрхээ одоо ингээд нэг 14-5 хоногийн дотор одоо гомдлоо бичиж явуулах хэрэгтэй юм шиг байгаа юм биш юм байна. За тэгээд мэдээж маш том ингээд одоо хэрэг дуусчихт те бид нэр сэтгэл хангалуун биш байна гэж хэлэх ёсгүй л те. Тийм учраас ингээд сатанат одоо ингээд амарж байгаа бах одоо ингээд бүх юм дууслаа гэд маш олон хүмүүс ингээд Игор Вранчев гэдэг энэ сатанатын өмгөөлөгч байгаа. За энэ өмгөөлөгч санхүү болон одоо авилгын хэрэг дээр ингээд дагнж өмгөөлдөг өмгөөлөгч байгаа хгүй. Тэгээд өөрийнхөө яг ингээд туршлагаас ярихад одоо яг Квандик Бишимбаев, Бахаржан Баяшанов хоёрыг ингээд ялынхаа нөгөө тогтоол тэр ингээд нэг цаасыг аваагүй байгаа. Тэрийг энэ 7 хоногт багтаагаад аван тэгэнгүүт тэр цаасан дээрээ одоо суурлаад өөрсдийнхөө нөгөө нэг давж заалдах хүсэлтийг шүүх рүү явуулж болно гэж байгаа байхгүй. Тэгээд 15 хоногийн дотор явуулах хэвээр. Тэгвэл ингээд одоо шүүхийн процесс гэдэг чинь амар ярвигтай байхгүй юу? Одоо ингэж байгаа юм. Давалж заалдах хэрэг үүсэж байгаа. Тэгээд ямар ч хэрэг дээр нь шүү дээ, хүнд ингээд нөгөө нэг үгээ хэлэх хэрэг чөлөө бол ингээд өгөгдсөн. Тийм учраас давж заалдах хэрэг бол ингээд яавч ингээд байна ахгүй юу? Ингээд бүх юм яг 100% төгс 24 жилээ дуустал ингээд суун гэд нэг одоо үйлбэр биччих юм бол тэрүүгээрээ яг суун гэсэн үг биш ахгүй юу? Ингээд нөгөө нэг одоо яг ингээд sufficiency гэдэг ч үгдэг лээ. Одоо ингээд эргэлцэх ингээд жоохон ч гэсэн хувь үлдсэн байдаг гэх юм уу? Тэрийг одоо юу гэж хэлэх вэ? Одоо ингээд 24 жил авчлаа гэвэл ингээд 24 жил яг суuna гэсэн үг биш. Ингээд ямар нэгэн арга байж л таараа ингээд нэг амьдрал чинь 24 жил гэдэг чинь амар уртжил шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд те ямар нэг хэрэг дээр давж заалдаж явсараад бүр дээд шүүх хүртэл ингээд очих боломжтой. Тэгвэл одоо давж заалдах ингээд шатны шүүх дээр бол ингээд одоо тангарахны шүүгчнэр гэл олон хүмүүсийг суулгаал камер бэлдээл ерөөсөө тийм юм явахгүй ингээд маш жижигхэн юм явдаг гэж байгаа байхгүй. Жишээлбэл давж заалдах шүүх дээр ингээд нэг юм ялын тогтоол нэг цаас агаатай. За тэрнийх нь яг аль хэсэгтээ санал нийлэхгүй байна. Тэнгүүт ингээд бүхэл бүтэн одоо ингээд нэг гэмт хэргийг ингээд одоо өнөөдөр бид нар 2 сар судалсан шиг ингээд бүх ингээд одоо нөгөө нэг болсон үйл явдлыг ингээд түүх шиг ярихгүй. Зүгээр яг ингээд юутай санал нийлэхгүй байгаагаа ингээд одоо апpeal хийн гэх юм уу? Одоо давж заална. Игор Вранчевийн хувьд ингээд бид нар бол насаараа хорих ялыг хүсэж ирсэн. Тэгтээ одоо ингээд биднэрт ирсэн энэ ял шийтгэл нь 24 жил нь болохоор яг тэр насаараа хорихтой жоохон ойролцоо байсан учраас ингээд үр дүнтэй жоохон санал нийлж ийн гэх юм уу? Үр дүнтэй санал нийлж байгаа гэдэг нь ингээд сэтгэл хангалуун байгаа гэсэн үг биш. За тэгээ энэ шүүх хурал бол ингээд Казахстан улсын хувьд ерөөхдөө одоо шүүхийн ингээд процессын явцад ямар нэг авилгын ингээд одоо хор оруулахгүй тий яг бүх юм ингээд 100% онлайнаар явж байгаа учраас ерөөхдөө ингээд бас авилга ингээд нэг араар мараар юм хийх тэрний эсрэг ингээд тэмцэж байгаагийн ингээд одоо ихний алхам болж ах шиг байна гэж хэлсэн. За тэгээ Квандик Бишимбаевыг ингээд зүгээр яг таг 24 жилээ аваад гарын цаачин маачин гэж хэлээгүй. Ер нь бол бүх юм боломжтой хангалттай ингээд тэ баталгаагаа гаргаад ирэх юм бол эсвэл хангалттай ингээд эргэлзээгээ гаргаад ирэх юм бол ямар ч одоо ингээд тэ ялын тогтоолыг өөрчилж болно. Игор Вранчев хэлэхдээ Бишимбаевын тал ямар ч одоо ял шийтгэл сонссон давж заалдах нь бол тодорхой байсан. Угаасаа л анханасаа юу ч сонсон алин дээр нь чамаагүй давж заалдах зорилготой. Одоо тэгээд давж заалдах энэ үйл ажиллагаагаа эхлүүлэх байхаа гэдгийгсэн. Квандик Бишимбаевын хувьд одоохондоо одоо нөгөө нэг төр хорих ангитай байгаа. Бахаржан Баяжанов ч гэсэн тэгтээ Оршанли гэнэ нэг тийм одоо нэг тийм хорих анги руу явах юм билий. 3 сарын 27-наас эхлээд ингээд бүх шүүх хурлын ингээд өдөр алга ингээд сонсч байсан учраас миний хувьд бол нь штэ яаж ч утсан ингээд би насаараа хорих хэлийг сонсомоор исэн. Тэгээд энэ бол миний зүгээр ингээд сэтгэл зүгээрээ хэлсэн үг шүү. Би бол ингээд яг насаараа л хориулмаар исэн. Тэгтээ одоо бүхэл улсын те шүүхийн одоо эрүүгийн хуулийн тэр санкц манкцаа гэл би нэг бодолцож ингээд яг насаараа авах юм байна гэж би ингээд нэг юм баримт баталгаатай юм хийлээгүй. Зүгээр би бол ингээд энэ хүн үнэхээр ингээд
нэг хүнийг бүр тарчлан зовоож алсан учраас энэ хүн насаараа хойхол гэдэг үгийг сонсох байсан баха гэж зүгээр сэтгэл хөдлөлөөр хэлсэн юм аа. Ерөнхийдөө хуулийн салбарт ажилладаг хүмүүс ингээд ямар нэг юм дээр ерөөсөө сэтгэл хөдлөлөө ингээд гаргаж болохгүй, бүр одоо шүүгч бол бүр улам болохгүй. Тэгэхдээ эмэгтэй хүний хувьд шүүгч яг тэр нөгөө нэг Квандаг Бишимбаевын утсан дээр гараад ирсэн бичлэгийг үзээд шууд ингээд одоо энэ хэрэг дээр ингээд шүүгчийн өнцгөөс ч ихсэнтэй Квандаг Бишимбаевын утсыг хараад бүр ингээд цочирдож байгаа царай ингээд гарсныг бид нар ингээд харсан. Ингээд эмэгтэй хүний хувьд ингээд энэ одоо яг юу вэ гэд өөдөөс нь ингээд асуух ч юм уу те сэтгэл хөдлөлөөр. Тэгээд шүүгч хүн бол ингээд дундыг баримталдаг ингээд мундаг хүн одоо байсан. Айгу мундаг шүүгчээсэн. Тэгтээ энэ хэргийн ингээд явцад одоо 2 сарын хугацаанд одоо энэ Игор Ранчев хүртэл би өөрөө бүр ингээд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй үед хүртэл ингээд очсон. Тэгээд одоо яг ингээд хуулийн салбарт ажилладаг хүмүүс хамгийн ингээд тэ сэтгэл хөдлөлөөр хандахгүй бүх юмыг ингээд албан ёсоор одоо яг сэтгэл хөдлөлөөр бус яг ингээд ухамсараараа хандах хэрэгтэй ингээд юм байдаг байтал зарим нөхцөл байдлуудад үнэхээр ингээд баг энгийн хүн хүртэл ингээд тэ яаж ямар ч хүн ингээд сэтгэл хөдлөлөө барих боломжгүй нөхцөл байдлууд үүсчихсэн юм аа. Тэгээ Игор Ранчевийн хувьд болохоор бас ингээд тэ 13 жилийнхэн одоо ажлын туршлагын хувьд бас юм сэтгэл хөдлөлөө гаргаж ирсэн үед ховор гिचлээ. Сэтгэл хөдлөлөө гаргана гэхээр ингээд дотроос жоох ингээд уур хүрэх ч юм уу тэ эсвэл ингээд доо өндөрсгмөр санагдах ч юм уу тэрийг хэлж байгаа шүү. За эсвэл ингээд эмзэглэх ч юм уу ямар муухай юм бэ гэж бодох ч юм уу тэ. За тэгээд нэмээд ингээд өөр нэг подкастууд гарч ирэх ах хэрвээ ингээд асуултууд байвал тэ эргэлзээтэй асуултууд байвал энэ рилний доор ингээд бичээрэй. Тэгээд бид тэр асуултуудад ингээд хариулах боломжтой, рил болгоход хариулах ч гэсэн боломжтой байгаа шүү. Тэгээд энэ хүртэл сонссон бүгдээрэнд нь баярлалаа. Ясаа хамарцгаарай.